За Python цуврал 3 компьютер яаж шийдвэр гаргадаг вэ? За нууц үгний тухай ярив. За таны утас Facebook яаж таны нууц үгийг зөв буруу эсхийг мэддэг вэ? За ердөө их амархан үүний цаанд програмчлалын if else гэдэг блок ажиллаж байдаг. За код хаана нэвчвэ гэхээр та компьютер дээр ямар нэгэн тусгай түүл програм хангамж суулгах шаардлагагүй шууд веб браузероо нээж агаад programiz.com 76-аас Python програмын 76-аас онлайн компайлер гэдэг хаяг руу ороод онлайн орчинд кодоо шууд эдитер дээр нь бичээд ажиллаж үзэх боломжтой байгаа. За хэдүүлээ кодоо бичицгээе. За input гэдэг функц байна. За input гэдэг функц маань хэрэглэгчээс утга аваад хэрэглэгчийн бичсэн утгыг pass гэдэг хувьсгал руу хийж байгаамаа. Дараа нь if else блок байна. За if else блок маань нөхцөл шалгах блок маань хоёр хэсгээс тогтож байгаа. Нөхцөл үнэн үйдэх код нь if-ийнхаа доор бичигдэнэ. Нөхцөл худлаа үйдэх код нь else-гийнхаа доор бичигдэж байгаа шүү. За тэгээд 5 дугаар мөрөн дээр хэрэв нууц үг нь 1 2 3 4-тэй тэнцүү байвал бид нэвтрлээ гэдэг текстийг дэлгэсэн дээр хэвлэнэ. Хэрэв хэрэглэгчийн оруулсан нууц үг нь 1 2 3 4-тэй тэнцүү биш байх юм бол else блок маань ажиллана. За тэгээд print буруу байна гэдэг текстийг хэвлэнэ. За нэг чухал дүрэн байж байгаа. За C гэх мэтийн хэлүүд бол аль блок нь одоо if-тэй хариалагдж байгаа юм бэ, аль нь else-тэй хариалагдж байгаа юм бэ гэдэг угалзаа хаалтаар бол шийдчихдэг. Тэгвэл Python дээр угалзаа хаалт гэдэг ойлголт байж ахгүй. Бүх зүйлийг бол хоосон зай эсвэл таабар шийдчихэж байгаамаа. Өөрөөр хэлбэл if-ийн доодох мөрөн дэх print нь урдаа хоёр ширхэг хоосон зай авсан байх юм бол энэ print функц маань if блоктой хариалагдана гэсэн утгатай. За яг хуу зарим хүмүүсүүд бол tab авдаг, зарим хүмүүсүүд бол хоосон зай хоёр ширхэг авдаг. За яг хуу хоёр ширхэг хоосон зай авчвал илүү код илүү цэвэрхэн харагдана л гэсэн үг. Яг хуу tab бас авч болно. За ерөнхийдөө энэ хоосон зайны дүрмээ маш сайн мөрдөхгүй бол таны кодыг компьютер буруу ойлгоод явчихна шүү. За нууц үг хэдүүлээ програмаа туршиж үзсгээ. Нууц үг гэдэг дээр 1 2 3 4 гэж оруулж үзье. За нэвтрлээ. За нууц үгэн дээр 5 5 5 5 гэж оруулж үзье. За буруу байна гэж гарч байна. За амархан байгаа биз? За өөрийнхөө кодыг туршиж үзээд сэтгэл бичээрэй. За дараагийн дугаартаа бид давталт хэрхэн ажиллах вэ гэдгийг үзнэ.